Хаврын чуулган 4-р сарын 6-ны өдөр нээлттэй хийсэн. Энэ хугацаанд хилэлцэн батлах ёстой 33 хууль болон улсын хурлын шийдвэрийн төслөөс ердөө 3 хууль баталжээ. Энэ нь улсын хурл хойроо ажиллаж байгааг харуулж байгаагийн зэрэгцээ хилэлцэх дараалд ороогүй хууль тогтоолын төслүүд засгийн газраас нэн яаралтай гэсэн гормоор буюу улсын хурл арын хаалгаар орж иж байгаатай холбоотой гэж улсын хурлын гишүүн Содбаатар мэдээллээ. Ялангуяа засгийн газрын тусгай сангийн тухай хууль, газрын тухай хууль, гачууртын төрийн ордын төрийн эзэмшлийн тухай хууль гээд 16 хууль тогтоомжийг бол дараалд ороогүй зүйл явж байгаа. Нэгснээ захирамжаар батлагдсан хийх ёстой их хурлын даргын захирамжаар батлагдаж гаргасан дарааллын дагуу бол асуудал явахгүй байна гэдгийг нэгдүгээр хэлье. Ер нь улсын хурал дээр өргөн мэдүүлсэн хилцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжуудыг их хурал руу оруулж хилцүүлэх асуудалд хойрог хандах, хувийн үзмжээр хандах ийм хандлага бол нэлээд өндөр байна. Улсын хурлдах Монгол Ардын намын бүлгээс 28 хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч 20 хуулийн төслийг хилэлцгэсгэн шийдэгдэг байна. За тэр дундаа ахмад насны тэтгэвртэй холбоотой хэд хэдэн хуулийг улсын хурл хүлээн аваагүй байгаа юм байна. Тиймээс тэтгэврийн шинжилгээний бодлогод Монгол Ардын намын санал тусахгүй байгаа учраас Монгол Ардын нам төрөөс тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах бодлогын баримт бичгийг улсын хурлаар хилэлцэх үеэр завсарлага авчээ. За учир нь засгийн газраас оруулж ирж байгаа бодлогод эрэгтэй эмэгтэй хүний тэтгэврийн насыг адилхан болгож тэтгэврт гарах насыг нэмэгдүүлэх талаар туссан байна. За үүнээс гадна Монгол Ардын намд тэтгэврийн шинжилгээний бодлогыг эсэргүүцэх хэд хэдэн зүйл байгаа гэлээ. Энэ хууль, энэ төрийн шинжилгээний бодлого Эрдэнэ сайдад оруулж ирсэн бодлого дотор байгаа нэг ноцтой зүйл бол нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэе гэж оруулж ирсэн. Нэгснээ нийгмийн даатгалын шимтгэл бол өнөөдөр 14% байгаа. Монгол Ардын нам засгийн хэрэг барьж байхдаа энийг 14 болгосон. Хувь хүн 7-ыг төлдөг, байгууллага 7-ыг төлдөг. Энийг нийгмийн даатгалын энийг бол нэмж 19 болгоё. Хувь хүн 9%-ийг төлдөг, байгууллага 10% төлдөг ийм одоо саналыг бол ардчилсан намын зүгээс оруулж ирсэн. Энийг бид нар бас ярьж хагаад хэвээр нь үлдээх нь зүйтэй гэдэг асуудлыг бас тавьж байгаа. За хаврын чуулган 7 сарын 1-нд завсарлах ёстой. Өөрөөр хэлбэл чуулган хаахад 20 хоног үлдсэн. За энэ хугацаанд улсын хурл хурдан чурхан ажиллахгүй бол гол чухал хуулиудыг хилэлцэн батлаж чадахгүй болоод байгааг улсын хурл дахь Монгол Ардын намын бүлгээс инхүү сануулж байна. За гэхдээ тэд чуурхаалыг гэж байгаа ч өөрсдийнх санал тусаагүй таалагдахгүй байгаа хуулиудыг улсын хурлын чуулганаар хилэлцэх үеэр завсарлага авч улсын хурл цаг алдахад багагүй нөлөө үзүүлдэг юм а. Тод мэдээнд Бямгэр Шүрэнсөх.